Мэдээллийн нэг цонх хөтөлбөр цаг үе тодруулах болонгаар үргэлжилж байна. За тэгэхээр Монгол Улсын засгийн газраас энэ жил хошоог дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт бол Баян Өндөрс сумын хошоог хөгжүүлэх сангаас олгох зээлийн талаар мэдээлэл хүргэсэн бол энэ 7 хоногт Жаргалан сумаас олгох зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр Жаргалан сумын хошоог хөгжүүлэх сангаас зээл хүсэх систем материалыг бол өнгөрсөн 7 хоногоос эхлэн авч эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар нийт хэдэн хошоод зээлийн хүсэлтэд өгсөн байна. За та бүхний өнөөдөр мэдэн хүргье. За хүн сүлжээчийн газраас сум хөгжүүлэх сан хошоог дэмжих сан болгосон ба. За бас журам батлагдаж ирэх гэж нэлээд хугацаа болсон да. Одоо сумаар бол журам дээр нэг онцлог заалтанд доод хэмжээг зааж өгдөг, дээд хэмжээг зааж өгөхгүй байгаа. Тэгээ хошоон дээр тавьсан шаардлагаараа бол сүүлийн 3 жил дараалан үйл ажиллагаа доктортой явуулах гэсэн заалт байна. За үүн дээр манай сумд бол нэг 8 хошоо байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За өнөөдрийн байдлаар 2 хошоо бол зээл өсөрөглөсөн байна. Бид бүгд бас төрийн бус байгууллагатай хамтраа сургалт өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан. За манай дээр өнөөдөр зээлийн нийт багц маань бол сум сангийн багц маань бол 240 сая байсан. За хүүтэй 264 сая болцсон байгаа. Одоо тэгэхээр бид тэр хоригдсон зээлийн багц маань өнөөдрийн байдлаар 118 сая төгрөг байна. Энэ мөнгийг бол олгохоор төлөвлөсөн. За бусад зээлүүдийн хувьд бол өмнө авсан зээлээс 4 нь бол шугам шийдвэрээс салбар дээр. За бусд нь бол хэвийн зээл болцсон явж байгаа. Харьцангуй сүүлийн жилүүдэд бид нар зээлийг бол нэлээ төлөвлөлт талаас нэлээ анхаарч ирсэн байна. Зээлийн доод хэмжээ ер нь энэ жилийнхаар хэдэн төгрөг болгох байгаа вэ? За манайх бол 5 сая тогтоож өгсөн байгаа. 5 саяас дээш зээлийг бол хошоо авна гэсэн үг. Мөн хошоогоос гадна аж ахуйн нэгжүүд бас авах боломж бас бүрдсэн байна. Тэгэхээр бид бүгд бас аж ахуйн нэгжүүдэд бас зээл болох боломжтой 6 сарын 20 хүртэл өргөдлийг хүлээж аваад тэгээд сонгож олруулдаг явуулсан. Тэргүүлэх чиглэл дээр өөрчлөлт орсон нь хэдэн чиглэлд зээл болгохоор байгаа вэ? За сумын хувьд бол 9 тэргүүлэх чиглэл байгаа. За үүн дээрээ бол явуулчихсан. Ямар чиглэл вэ? За хөдөө аж ахуй, за жижигнүүд үйлдвэр оёдлол, за гар урлалын үйлдвэрүүд, за мөн техник тоног төгж худалдаа авах, за зойр барих, хүлэмж барих иргэдэд болдог. Өнгөрсөн жилүүдэд бол сум хөгжүүлэх сангаас иргэн аж ахуйн нэгжид бол зээл олгодог гэсэн. Тухайн зээл авсан иргэдээс хэдэн иргэн төлөлтөд буцаан хийсэн байна. Мөн чанаргүй зээлдэгчд байгаа юу? Чанаргүй зээлийн 4 нь шүүгэн шийдвэр салбарт явж байгаа. За 3 шүүгэн шийдвэр гарсан зээл бол тохиролцоод зээлийн бол сар болгон цалин дээрээс нь бол тэтгэврээс суудгаа явж байгаа. За босод зээлийн хувьд бол манайх хэвэн байх. Нийт 32 зээлдэгч байгаа нь 7 нь бол шүүгэн шийдвэр гарсан, бусд нь бол хэвэн зээлдэгч гэсэн. Хэдэн хувийн хүүтэй хэдэн жилийн дотор иргэн төлөх хугацаатай байна? За 3% хүүтэй, за нийт 60 сар буюу 5 жил хугацаатай болох. Цаг үе тодруулга болон мэдээллийн нэг цонх хөтөлбөрөөр үргэлжилнэ.